Олон улсад гард нийт болон телевизийг өгнө. үзэж байгаа үзэгч та За бүхэндээ бүгдчүүдийг баярын өргөжөөл мэндийг аймгийн хүргэе. урьдчилсан Тэгэхээр улам олон баярын улсад бацлаач телевизийн уран бүтээлчид аймгийн зам үндэсний бүхий баатрыг барилдааныг ультасан аймгийн үзэнгэлдэг зам хүрээлэнгээс шууд дамжуулан үзэгч та бүхэндээ хүргэж байна. За дөнгөж Батлшгийн сая модгэр аймгийн Баяр наадмын 5-ын давааг одоо та бүхэндээ тайлбартаагаар одоо хүргэлээ. За ингээд энэ хооронд та бүхнийг аймгийн бүхийн гарын да за бүх цоллооч их баяртай одоо уулзуулъя. За баярын мэнд хүргэе. Сайхан баярлаж байна уу? Сайхан баярлж байна. Та бүхэндээ бас баяр наадмын мэнд хүргье. За энэ жилийн бүхийн барилдааны онцлог юу байна вэ? Хэддэг жилдээ ер нь энэ талбайд бүхийн цол дуудаж бүх засч байна вэ? За анх би одоо сум орон нутгтаа засаа заалны барилдаанд засаад одоо 10 гаруй жил болсон. За аймгийн баяр наадмыг бол 8 дахь жилдээ засаж байна. Зүүн талын ах засуулаар ажилладаг. За аймгийн наадмынхаа зүүнний манай засуулаар ажиллаж хөө цолдож хөндлөлийн баяр наадам бол өргөн дэлгэр сайхан болж байна. Одоо аймгийн шилдэг солтонгууд бүгдээрээ хүрэлцэж ирсэн. Ер нь аймгийн алсан цол, заан цол, шинээр начин цол авч байгаа бүхчүүд одоо үнэхээр одоо бүгд ховд хэмжээнд бэлтгэл хийж сайн барил залуучууд бүхчүүдийн өсөлтөд маш сайхан болж байна. Ер нь одоо бүхийн цол дууд нь бүхийг одоо засна гэдэг бол бас бүхийн амжилтад нөлөөлдөг байх. Энэ тал дээр ер нь ямар бодолтой явдаг вэ? Ер нь хэдэн настайгаас ер нь яг энэ спортыг сонирхож эхэлсэн бэ? За би бол үндэсний бүхий спортыг бол ер нь мэдээ орсон багасаа л сонирхсон. Өөрөө бол бүхий спорт хичээлтэй яг энэ бүхийнхоо төлөө бас бүхийн энэ жаягдгийн багт ажиллая гэсэн сонирхол бол 17-8 настайгаас эхэлсэн. За сумар бүхтэй тайлбарлаад бүхийн цол дуудаад аймгийн зам баян мөнхийн багасаа ингээд засуул хийж эхэлсэн байгаа. Бүхийн засуул хүн бол одоо үндэсний бүхийн маш гол хүмүүс байдаг. Бүхчүүдээ одоо зай талбайг одоо хуваарлж барилдуулах бүхчүүдийнхаа онцлогийг мэдрэх гээд одоо засуул хүний үүрэг бол маш их л дээ. Тэгэхээр энэ бүхийн засуул хийж энэ Монгол үндэсний баяр сэнгэл наадам, Монголын 93 наадмын нэг том одоо хэсэг болсон үндэсний бүхийн барилдааны бас нэг эд эс нь болж жаягдгийн багт нь ажиллаж энэ засуул хийж яваагаараа би бас бахархдаг. Бахархтгаа гэж ярьлаа. Яг өөрийнх нь мөрөн дээрээс ер нь хичнээн улсын цолтонгод одоо төрсөн байдаг вэ? Ер нь одоо бүхийн цол дуудснаар ямар омогшил бахархтыг одоо төрүүлж идэг вэ? За миний хувьд одоо аймгийнхаа наадам, томоохон даншиг наадам, сумдио гэж баяр наадмуудад улсын цолтоо, аймгийн цолтоо, олон бүхний цол дуудсан байдаг. За хамгийн өндөр цолтоогоос бол одоо Увс аймгийн давс сумын яриад усын авраг, бүрийн бүрэн төгс авраг, за Ховд аймгийн буян сумын авраг, хангаа аврагынхаа цолыг бас хэд хэдэн удаа аймгийн алсан цолтой байгаас нь дуудаж байсан. Тэгэлэр нь Ховд аймгийнхаа Ариат, усын заан Батүлзий, усын арцаг Батцаа, усын арцаг Алтан гэрэл гээл ер нь Ховд нутгийнхаа усын цолтой бүхчүүдийн цолыг бүгднийг дуудсан байдаг. За тэгэл дээрэс нь Баян-Улгийн усын заан, Сэрэг заан гээл Ховд аймагт ирж барилдаж байгаа олон сайхан улсын цолтой бүхчүүдийн цолыг одоо зүүнний магнада цолоо дуудаж олон бүхчүүдийг цолснороо бас бахархаж явдаг юм аа. За баярлалаа. Ингээд бас телевиз үзэж байгаа үзэгчдээ наадамчин олондоо Монгол түмэндээ баярын мэндчилгээ төвшүүлж үг хэлэхгүй юу? За ингээд нийт Монголынхоо сайхан ард түмэнд 93 наадам гэдэг бол монголчуудын маань хамгийн том даралтай, хамгийн том баяр омогшил байдаг. Тэгээд нийт монголчуудаа ардын өвсгөлийн 104 жилийн баярын мэндийг нийт монголчуудаа болон ховдынхоо олон ястан үлгийн нутгийнхаа ард түмэнд хүргье. Ингээд та бүхэндээ эрүүлэх аль зэрэг хамгийн сайн бүхний хүсье ингээд сайхан наадаараа. За баярлалаа. Үзэгчдээ та бүхэнтэй бүхийн ахлах гарын да за цолчин засуулаа. Та бүхэндээ олон улсад телевизийн уран бүтээлч аймгийн баяр наадмын үндэсний бүхийн барилдааны төвлөрөлт хүрээлэнгээс шууд дамжуулан үзэгч та бүхэндээ хүргэж байна.